За сайн зөвлөцөө. Байна уу? Өнөөдөр гоё юуны тухай ярих гэж байна. Өнөөдөр нь яг санаанаа байна. Амар амгалангийн талаар ярил ядан бас. Тоолгийн дээрээс үү? Тий, одоо энэ мөчөд байхад л одоо нөгөө тоолын огшин тэгдэж шүү. Ер нь бол энэ яг одоо энэ цаг мөчөд л амар амгалан оршдог. Гэсэн байдлаар ярьдэн шүү. Тий. Тэгэхээр нэг ер нь амар амгалангийн талаар тэгээ. Бас гоё сэдв баг гэж бодод. Амар амгалан. Гойст байна амар хамгаалan. За тэгвэл би хэсэг хаагаад тий. Тэсээ хөгжим тоолуулаад нөгөө бичлэг хийдэг юм шалгаж үзсэн. Чанга суулны ямар байсан гайгүй юу? За нэг бичлэг олсон шүү. Энэ нэг ийм бичлэг байгаа юм. Тэр нь болохоор ego identity. Тэгээд the path to inner peace. Гэсэн темээр. And then it seems we are going to spend the afternoon together. Most of us, that is. For some of you, a few, it may at some point get too much, and you might feel the urge to remove yourself from here and go to a more stimulating place, such as the beach, or even. За тэгвэл энэ бичлэгийг орчуул явчих та. Ер нь бол амар амгалантай энэ л ойролцоо сэдв байх шиг байна. За эхнээс нь тоглолч. Seems we are going to spend the afternoon together. За өнөөдөр бид бүгдрээ хамт цаг өнгөрөх юм шиг байна. Most of us, that is. For some of you, a few, it may at some point get too much, and you might feel the urge to remove yourself. Тэгээд бас зарим нь гэтэх олон биш. Зарим нь бол ингээд яг энд байгаа таавал нэг тийм сэтгэл санаа нэг нийцэхгүй байгаа учраас эндээс одоо гарч явмаар санагдах байх гинэ. From here and go to a more stimulating place. Тэндээс гараад нэг өөр нэг эндээс илүү нэг тийм өөрийн чинь одоо эрчимжүүлсэн өөрийн чинь илүү ингээд сэтгэлийн хөдөлгөөний чинь өдөөсөн газар одоо очимоор байж магадгүй. Such as the beach. Тухайлбал далайн эрэг дээр ч юм уу. Or even more stimulating, such as the adjacent expo. За эсвэл бүр ингээд өөрийн чинь дагдлуулсан, эрчимжүүлсэн газар очимоор байж магадгүй. Жишээ нь яг манай энэ хажуугийн хурлын зааланд болж байгаа экспо нэртэй тэр одоо уулзалт. Тэгээд энэ том зааланд яригдж байгаа юм шиг байна. Ер нь иймэрхүү том зааланд яригдж байгаа ярианууд бол нэг тийм conference center гэдэг юм. Нэг хэдэн зуун хүмүүс ингээд багтчихдаг том зааланд энэ яриагаа өгч байгаа юм. Тэгээд тэр том хурлын тэр conference center гэдэг. Тэрэнд бол ингээд маш олон хурлын заалууд байдаг. Тэгээд тэнд ингээд янз янзын хурлууд ингээд зэрэгс болж идэг. Тэгээд яг инээрээ явагдаж ах үед бас нэг хурал ингээд жоохон зааланд бас олж байгаа юм шиг. Тэр хурал нь бол илүү өөрийн чинь дагдлуулсан, эрчимжүүлсэн, stimulating гэхээр одоо өөрт чинь нэг өөрийн чинь сэргээсэн тим одоо яриа хурал болж байгаа. Тийш бас очмоор байж магадгүй гэнэ. The primal urge will have been stronger than the urge towards higher consciousness. The primal urge гэхээр ер нь бол нэг бидний одоо амьтны талаас ирсэн тэр ямар нэг юм хийх хүсэл эрмэлзлийн тухай ярьж байгаа.
Тэгээд тэр хажуудалд нь болж байгаа тэр хурал бол нэг тийм арай нэг энэ ярьж байгаа сүдээсээ арай нэг өөр нэг төрлийн яриа болж байгаа юм шиг. Тэрэн дээр жоохон наригал яриад байгаа шиг. But most of you will probably stay here, and to the extent to which what I sometimes call the new consciousness, тэгээд ихэнх хүмүүс бол энд одоо байхыг хүсэж байгаа хаа. Тэгэхээр одоо өөрт ингэж болж байгаа шинэ төвшний ухамсар одоо өөрөө чинь энд дуудсан баха. Sometimes I call it ledger consciousness, but most I probably stay here. Тэгээд ихэнх нь бол энд одоо үлдмээр байгаа хаа. Яагаад тэгэхээр одоо өөрхөө тэр ухамсарыг илүү тэлэх хүсэлтэй байгаа хаа. To which what I sometimes call the new consciousness has already arisen in you. To the extent of that, you will actually enjoy being here. Тэгээд одоо өөрт чинь тэр үүссэн бий болж байгаа шинэ ухамсарын түвшин одоо өөрөө чинь энд илүү ингээ баймаар байлах байхаа. And listening for the whole afternoon with a short break, listening to a man sitting on a chair talking. Тэгээд бүхэл өдрийн турш нэг сандал дээр суугаад ярьж байгаа хүнийг энд ингээ сонсоод суух байхаа. Гэтэ дундуур бол нэг жоохон засварлагатай. It seems a little strange. Гэтэ нэг жоохон нэг хүнийг ингээ өдөржингөө сонсно гэхээр ер нь жоохон санагдах байх гэнэ. How could that be interesting? Тэгээд энэ нэг хүний яриаг өдөржингөө сонсвол энэ чинь тийм сонирхолтой байж болох юм бэ? There must be something extraordinarily important in what he has to say to keep. Тэгээд энэ ярьж байгаа хүний ярианд бол одоо ямар нэг юм маш сонирхолтой маш тийм чухал байж ижил одоо хүмүүсэнд одоо байх байлгүй дээ. You're here. And that is true. But of course, there needs to be something in you that recognizes. Тэгээд энэ хүний яриа бол ингээд их чухал байж иж бид одоо энд төвлөлтөд сонсож явах байлгүй дээ гэж бодож байгаа. Тэгээд тэр бол үнэн юм аа. Гэхдээ хамгийн гол нь таны дотор энэ одоо яригдж байгаа зүйлүүдийг таньж байгаа зүйл бас байгаа. That there's something extraordinarily important. Тэгээд тэр таньж байгаа юм юу гэхээр энэ одоо яригдж байгаа юм дээр бол маш чухал юм ингээд гарч одоо яригдж байгаа гэдгийг одоо мэдэж таньж байгаа тэр ухамсар бол тань дотор байгаа учраас. Not in the person speaking, but ultimately in you. Зөвхөн одоо энэ ярьж байгаа хүний яриан дээр биш, таны дотор талд тэр зүйл байгаа. So that recognition needs to be there in you. Тэгээд энд ер нь ингээд байгаа сонсоод байхын тулд ер нь яах вэ гэдэг тухай ярьж байгаа тийм. Тэгээд энд ингээд бүгдээрээ ингээд иш тийш агараа явчихгүй өөр хурлын заал руу явчихгүйгээр сонсоод байгаа шалтгаан нь болохоор энэ санал дээр суугаад ярьж байгаа хүний ярианд бол их чухал юм байгаа учраас тэгж байгаа. Тэгээд тэр яриан дээр чухал юм байгаа гэдгийг таньж байгаа тэр ухамсар танд байгаа учраас одоо магадгүй та энд сууж байгаа гэнэ. Тэгээд тэгээд тэр одоо recognition гэхээр тэр таниад байгаа юм. Тэр энэ яриан дээр гарч байгаа нуудыг чухал гэдэг таниад байгаа юм. Таны дотор бол бас байгаа. Тэр чухал юм. And that's nothing to do with how much knowledge you have, spiritual knowledge. Тэгээд энэ чухал гэж яригдж байгаа юм бол ямар нэгэн одоо мэдлэгтэй хамаатай бол биш ээ. Эсвэл одоо ямар нэгэн сүнслэг мэдлэгтэй ч юм уу. Or accumulated education or PhDs. Эсвэл одоо өөрт хураасан ямар нэгэн мэдлэг боловсрол ч юм уу. Эсвэл одоо PhD гэхээр одоо цол зэрэг PhD гэхээр энэхээс системээр бол нэг тийм манайхаар бол мастер зэрэг юм уу, доктор юм уу. Тэр хавцааны одоо эрдмийн зэрэг баг. Or degrees, nothing to do with that kind of mental faculty. There is an Тэгээ энэ чухал гэж байгаа юм бол ерөөсөө энэ мэдлэгтэй холбоотой бол биш ээ. Тэр тусмаа одоо ямар нэг өндөр түвшний
эрдмийн зэрэгтэй ч юм уу эсвэл одоо ямар нэг их сургууль яваад авчиж болох тийм зэрэгээр хэмжигдэх тийм боловсрол мэдлэгтэй бол хамаагүй зүйл. Тэгэд яагаад гэхээр энэ зүйлүүд бол зөвхөн тэр оюунтай холбоотой. Энэ оюун байгаа учраас одоо мэдлэг бол байгаа. Тэгэхээр энэ оюунтай холбоотой учраас энэ одоо миний ярьж байгаа юм ухамсартай холбоотой учраас ер нь бол тэр талаас нь тайлбарлаж байгаа. Тэгээ энэ хоёр бол одоо нэгнтэй бол хамаатай бол зүйл бол биш ээ. Another faculty in humans that in most humans on the planet is as yet dormant, and in some, a growing number of humans has awakened. За тэгээд faculty гэж яг сайн мэдэхгүй байна гэдэг. Одоо ямар нэг юм яг таньж мэдхтэй холбоотой байж магадгүй. Тэр нь бол сургууль яваад ямар нэг мэдлэг боловсрол авч болохоос гадна хүнд бас нэг тийм faculty байдаг. Тэр нь болохоор одоо маш олон хүмүүс энд нуугдмал дунтай хэлбэртэй байсан тэр юмыг мэдэх чадвар одоо хүмүүст өсөж байгаа гэж. I call it faculty, something, a dimension of consciousness that's different. Тэднийг би faculty гэж дуудаж байгаа. Энэ нь юу гэхээр заримдаа бас dimension of consciousness гэж хэлж байгаа. Тэр нь болохоор одоо ухамсарын хэмжээс гэх юм уу. Одоо ухамсарын dimension гэхээр одоо fifth dimension гэхээр 5D гэдэг чинь тэрэн шиг dimension гэхээр бас нэг x y тэнхлэг гэдэг тэр бас яригддаг шиг одоо хэмжээс одоо ухамсарыг хэмжих хэмжээс тэргээр одоо хэмжигдэж болох энэ одоо танин мэдэх үе одоо faculty гэдэг нь одоо яг юу юм бол би нэг харж хараатай. Faculty гэж монголоор орчуулагдахгүй байна. Facultet гэж орсоор орчуулад байна. A dimension of consciousness that's different from the prevailing ordinary dimension of consciousness. Тэгээд энэ одоо ordinary dimension of consciousness гэхээр одоо байдал одоо бидний унтаа ухамсарыг хэмжиж байгаа унтаа ухамсарын хүрээнд яригдж байгаа энэ хэмжээс тийм ээ. Энэ төвшний энэ хэмжээсээс бол өөр зүйл юм аа. This dimension is different from тэгээд миний энд яригдж байгаа одоо faculty гэж яригдж байгаа зүйл бол заримдаа dimension of consciousness буюу ухамсарын хэмжээс гэж яригдж болно. Тэгээд энэ бол зүгээр л бидний байдал тэр одоо тэр тотмын ухамсарын хэмжээсээс бол өөр зүйл юм аа. Prevailing ordinary dimension of consciousness on the planet. So that's a spiritual awakening. Тэгээд prevailing гэхээр би сайн мэдгүй. Ер нь бол одоо энгийн түвшний ухамсараас одоо давж гарсан тэрнээс илүү одоо өөр түвшний нэг ухамсарт одоо шилжиж байгаа энэ зүйлийг бол одоо spiritual awakening гэж шинжлэх сэрэлт. That is the next step in human evolution because human тэгээд ухамсарын сэрэлт бол ерөөсөө хүн төрөлхтний хөгжлийн дараагийн алхам юм аа. Яагаад гэхээр have not come to the end of their evolution. Яагаад тэр хүмүүс бол хүн төрөлхтөн бол өөрийнхөө хөгжлийн одоо төгсгөлд бол хүрээгүй юм аа. Humans are a work in progress. A work in progress гэхээр эсвэл дуусаагүй ажил. Тэгээ яг одоо яг дуусгахтаар хийгдэж байгаа ажил. It's not finished yet. Адархан дуусаагүй. It would be terrible, imagine that. Хэрэг дууссан бол их л хэцүү одоо харагдах байх. Та нар төсөөлж байгаа. Humans as they are now. Одоо хүмүүс бол одоо яаж юм гэхээр a finished product. Одоогийн төвшөнд ингээд хүмүүсийг өндөрлөгтний хөгжил одоо хөгжлийнхаа дээд зэгт хүрсэн гэж үзвэл энэ бол жоохон иний төрмөр terrible гэхээр их л муу хөгжлийн зам гэж одоо харагдах гэсэн утгаар хэлж. Crazy. Тэгээ энэ бол галзуу юм аа. And that's why some people, because they have misperceptions,
about humans and they have misperceptions about God. Тэгээд учраас хүмүүс ингээд misperception гэхээр байгаа зүйлийг боддоор нь харахгүй байгаа misperception буруу харж байгаа л гэсэн үг. Одоо буруугаар хараад идэг. Хүмүүсийг ингээд буруугаар хараад идэг, буруугаар ойлгоод идэг, тийм бас бурхныг бас буруугаар ойлгоод идэг. And then they say, how could God allow all this to happen, all this? Тэгээд заримдаа юу гэж хэлдэг вэ гэхээр яагаад одоо бурхан энэ муу болгоныг одоо тохиолдохыг хүлээн зөвшөөрсөн юм бол гэж ингээд гайхаад идэг. This is based on two misperceptions that humans are a finished product created. За би misperception гэх хараад. Буруу ойлголт гинэ. Misperception. Тийм буруу ойлголт юм шиг. Did by God a long time ago, and that God is a patriarchal figure. Тэгээд хүмүүс ингээд өөрсдөө ч ойлгохгүй бас бурхыг ч ойлгохгүй нэхэр хүн гэдэг зүйл бол одоо бурхын бүтээл юм аа, төгс бүтээл юм аа гэж ойлгоод байгаа. Тэгээд бурхныг бас ингээд жоохон буруу ойлгоод байгаа. Учраас тэгж бодоод байгаа маа. Controlling things from above. Тэгээд бурхан хэрвээ ямар нэг дээрээс ингээд бүх юмыг удирдах байгаа зүйл гэж ойлгож байгаа. Or has lost interest completely and walked off. Эсвэл яасан ингээд бүх болж байгаа юмудаа сонирхолгүй болоод ингээд цаашаа яваад өгсөн зүйлээр одоо бурхныг санаад байгаа. Maybe somewhere else because he realized that he didn't do a good job. Тэгээд яагаад яваад өгсөн бэ гэхээр тэр хүнийг бүтээсэн тэр бүтээл нь бол их тийм сайн бүтээл байгаа учраас магадгүй цаашаа бурхан ингээд сонирхлоо алдаад яваад өгсөн байх гэсэн байдлаар хүмүүс одоо ойлгоод буруу ойлгоод байгаа. So our afternoon here works on two levels. There's the level of words and thoughts, and that is necessary. За түүнөөгийн энэ яригдах зүйл бол хоёр түвшинд явагдана. Нэг нь бол одоо үг ойлголтын түвшинд, нөгөөх нь бол бодлын түвшинд. Тэгээд өнөөдөр ингээд цуглаад энд байхдаа бид нар бол нэг хоёр зүйлээр одоо юмыг ярина. Нэг нь бол үгээр, нөгөөх нь бол одоо бодолтой холбоотой хоёр түвшинд энэ юмыг одоо ярина. And that is necessary, but more importantly, there is that to which the words and the thoughts that underlie the words point, and that is the essence of our gathering here, and that to which they point is the essence of who you are. За тэгээд энэ хоёр түвшинд яригдах шалтгаан нь бол одоо шаардлагатай юм аа. Яагаад гэхээр ингээд үг бол юу вэ гэхээр words and thoughts. Бодолд байгаа энэ үгнүүд underlie гэхээр бодолд агуулгадж байгаа энэ үгнүүд бол ямар нэгэн заагч маягаар ашиглагдж байгаа маа. Тэгээд энэ юу руу заагаад байна гэхээр одоо мөн чанар юуны мөн чанар гэхээр одоо бидний энэ цугласан энэ шалтгаан зорилго руу зааж байгаа маа. Энэ одоо үгнүүдийг хэрэгжилж байгаа шалтгаан болохоор одоо бидний яриад байгаа юмнууд руу зөвхөн зааж өгч байгаа юмнууд учраас үгний төвшөнд ярина, тэгээд бодлын төвшөнд ярина гэсэн юм шүү. Имэрэд. Is the essence of who you are. Тэгээд энэ юу руу заагаад байна гэхээр энэ үгнүүд бол бидний яг хэн болох мөн чанарыг чанар руу заагаад байгаа маа. And the purpose of our afternoon is to either awaken or, in the case of many of you, to deepen. Төвнөө орогийн одоо зорилго бидний цугласан зорилго бол юу гэхээр эсвэл одоо хэн нэгнийг сэрэх, эсвэл сэрсэн хэн нэгнийг нь илүү гүн сэрэх. The realization or the connectedness with who you truly are. Тэгэхээр ихэнх тохиолдолд бол энд өнөөрөө ингээд өнөөдөр цугласан шалтгаан бол одоо
хин нэг магадгүй сэрих байж болно. Гэтэ ихэнх тохиолдолд бол одоо хин нэгэнд үүссэн тэр ямар нэг энэ юм одоо өөрийн мөн чанарыг таньсан энэ зүйлийг илүү гүн болгох энэ тохиолдол бол гарах байхаа. Тэр нь бол ихэнх тохиолдол одоо энэ цогсон хүмүүсийн ихэнх хүмүүс нь одоо энэ мөн чанараа ингээд ухаарсан хүмүүс байгаа учраас энэ ухаарлыг нь бол улам гүн гүнзгий болгох зорилготой юм аа. The connectedness with who you truly are. The connectedness гэхээр энэ хүмүүс юуг анзаарчаад байна гэхээр яг өөрийнхөө мөн чанарыг ингээ анзаарсан хүмүүс байгаа даа. Тэгэхээр энэ таниатай зүйл бол одоо бидний хэн болохтой бол гүн холбоотой юм аа. The connectedness with who you truly are. And when I say truly, I mean in the depths of your being. Тэгээд яг та хэн бэ гэдэг дээр бол янз янзын юм ярьж болно, гарч ирж болно. Гэхдээ миний хэрэгжилж байгаа энэ таны яг үнэн мөн чанар чинь юу юм бэ гэдэг дээр яагаад би энэ truly гэдэг үгийг хэлээд байна гэхээр энэ бол одоо өөр чинь оршихуу хэр гүндээ байгаа тухай би одоо хэлж байгаа маа. Өөр чи яг хэн бэ гэдэг дээр бол одоо миний нэр хөөс одоо юу гэдэг янз янзын юм гарч ирж болно тийм. Гэхдээ яг үнэхээр чинхнээсээ яг юу юм бэ гэдэг дээр бол илүү гүндээ одоо өөр чинь оршихуйтай холбоотой хэн болох дээр энэ яг чинхэн гэдэг үгийг би хэлж байгаа маа. I mean a dimension that is deeper than your personal history. Тэгээд том нь юу гэхээр энэ одоо dimension бол хэмжээсийн хоёроо тийм хэмжээ хэмжээс deep гэдэг юм явагддаг. Deep гэхээр одоо усны гүн тэр ус одоо хэр гүн юм бэ гэж ярьдаг шүү дээ. Ус руу ингээд хүн ч орохоос өмнө хэр гүн юм бэ гэдгийг мэддэгтэй адилхан. Одоо хэмжээ хэмжээс тэр ярихдаа бол энэ бас гүний тухай ярьж байгаа. Хэр одоо гүн юм бэ гэдгээр тэгээд тэр өөрчиг хэн бэ гэдэг зүйл бол илүү өөрчин хувийн түүхээс илүү тийм өөрчин түүх бол өөрчин хэн нэгэн болгож байгаа. Гэтэ эндээс илүү гүн хэмжээст өөрчин хэн бэ гэдэг тухай энэ яригдж байгаа юм. And most humans are completely unaware. Тэгэхээр хүмүүс бол энэ хэмжээсийн тухай бол ерөөсөө юу ч мэдхгүй байдаг. That there is a dimension of consciousness in them. Өөрт нь ингээд ухамсарын энэ хэмжээс гүнд нь байж идэг гэдгийг ерөөсөө ингээд анзаараг бол байдаг, огт анзаараг бол байдаг. That is deeper than their personality, Тэгээд тэр нь бол одоо өөрсдийнх нь зан чанар хов хүнийхээ хувьд хэн болохоос илүү гүн гүнзгийд яригдж байгаа. Personal self. So they are trapped on the surface level of reality. Тэгээд энийг ингээд мэдхгүй байгаа шалтгаан нь болохоор тэр хүмүүс ингээд зөвхөн одоо гадаргуун төвшөнд байгаа бодит байдал дээр ингээд хавханд орсон юм шиг төгжигдсэн байгаа учраас энэ хэмжээсээ мэдэхгүй байгаа маа. And that is not a pleasant place to be. Тэгээ энэ бол ингээд тэнд ингээд гацсан байгаа даа гэж ааштай. Тэр гадаргуун төвшний бодит байдалд. Тэгээд энд гацсан байгаа нөхцөл байдал нь бол их тийм ерөөсө pleasant place гэхээр их тийм тав тухтай газар бол биш ээ гэсэн. You are basically then trapped in your conditioned personality. Тэгээд энэ бол үндсэндээ яг яаж юм гэхээр та зүгээр л өөрийнхөө нөхцөлтэй зан чанар одоо personality гэхээр өөрийн чинь зан чанар өөрийн чинь хувь хүний төвшөнд хэн болгож байгаа тэр жижиг зүйлүүдээр нөхцөлдүүлсэн одоо төвшөнд та одоо өөрийгөө trap гэхээр ингээд гацаацсан юм аа тий. Гацаацсан юм аа үндсэндээ бол the person, the egoic self. Тэр person гэдэг нь одоо хүн тийм ээ. Хүн гэдэг нь юу вэ гэхээр egoic self гэхээр одоо эгоор андуурагдсан өөрийн нэг дүр. And somehow you know that there is something not right. Тэгээ та ингээд ямар нэг байдлаар бол мэдж байгаа. Юуг мэдж байна гэхээр ямар нэг юм буруу байна гэдгийг бол ямар нэгэн байдлаар бол мэдж байгаа. You know somewhere instinctively
There's something so important that's not here yet, and that's Таавал ингээд зөн соноор магадгүй ямар нэгэн газар ямар нэг зүйл чинь ингээд яг буруу байгаа гэдэг бол зөвөн сонгоор ч юм уу ингээд мэдж байгаа. Тэг юуг мэдж байгаа гэхээр something is so important that's not yet. Тэр ямар нэг юм тэр юм бол маш чухал зүйл. Тэг өөрөө чинь маш чухал зүйл энд одоо байхгүй байна. Тийм байхгүй байна гэдэг бол та зөн сонгоор бол мэдж байгаа. it's missing in my life. There's something wrong. Тийм өөрөө чинь амьдралаас ямар нэг чухал юм дутуу байгааг бол та мэдж байгаа. Өөрөө чинь амьдрал дээр ч гэсэн тэг ямар нэг юм буруу байгаа. And how humans interpret that mentally, what they perceive or feel to be wrong varies. Тэр ямар нэг юм дутаад байгаа эсвэл буруу байгааг ингээд хүмүүс мэдж байгаа ч гэсэн тэрийг ингээд буруу орчуулад байдаг. Яагаад тэр нэг оюун нь тэрийг буруу орчуулад байдаг. Тэгээд ингээд тэр нь яадаг вэ гэхээр яаж мэдрэгддэг вэ гэхээр From person to person, хүн болгонд өөр байдаг нэ. Хүн болгон тэр ямар нэгэн буруу байгаа мэдрэмжээ өөрөөр буруугаар орчуулад байдаг гэж. one person might say, what's wrong is that all humans don't have the same religion that we. За магадгүй хэн нэг нь ингээд хэлж магадгүй юу буруу вэ гэдэг дээр бол бүх хүмүүс ингээд яагаад нэг адилхан шашинтай байхгүй юм бэ гэж хэлж магадгүй. There's something deeply wrong. Тэгээд бүгдээ нэг адилхан шашингүй байгаа нь бол ерөөсөө ямар нэг юм гүндээ их буруу байна гэж одоо ойлгож яж магадгүй. So we need to either convert them or kill them. Тэгээд тийм учраас бид тэр хүмүүсийг одоо энэ шашинд оруулах хэрэгтэй. Эсвэл тэднийг даалгах хэрэгтэй. Or other humans say there's something deeply wrong about society. Зарим хүмүүс бол бас хэлж ийж магадгүй. Юу гэхээр за ямар нэг юм бол одоо гүндээ маш буруу байна. Энэ одоо нийгэм дээр. They project it outward. Of course there's lots wrong with society, but there's мэдээж нийгэм дээр одоо болох бүтггүй юмнууд бол байгаа. What is society? It's some. Яг нийгэм гэж society гэдэг чинь нийгэм л хаа. Total of the individuals. Тэгээд одоо хов хүмүүсийн нэгдлийг бол society гэнэ. There's something deeply wrong with with my personal history. So эсвэл за ямар нэг юм гүндээ их буруу байна. Юу нь буруу байна гэхээр миний одоо хувийн түүх өнгөрсөн зүйлс одоо ямар нэг юм буруу байна гэж хэлж болно. Unsatisfying. History unsatisfying. Why? Why did so many things go wrong in my life? Things that weren't supposed to happen. Тэрний өнгөрсөн амьдралд яагаад маш олон юмнууд ингээ буруугаар ирчихсэн юм бэ? Тэр ерөөсөө ингээ бид нар ч аз жаргалтай байх хэрэгтэй юм биш үү? I imagined things going very differently. Not all these failed marriage and divorce and тэгээд энэ амьдрал бол маш тийм зүйл явагдах хэрэгтэй. Гэтэл ингээд яагаад миний одоо гэрлэлт ингээд салцгаа. All this dreadful suffering, and then there was the illness, and then there was. Эсвэл одоо ингээд өвчин зовлон ирчээ. Тэгээд энэ өвдөлт зовлон бас байгаад байна. Was that, and then there were great achievements, and then there were all again the opposite. Тэсэл ингээд том зорилгоо биелүүлсэн амжилтанд хүрсний дараа тэр нь одоо эсрэгээр иргэсэн ч байдаг ч юм уу. Something is looking for the next thing to feel fulfilled by. Тэгээ эсвэл ямар нэг юм ингээд дараагийн удаа ингээд хайгаад тэр нь одоо өөрөө чинь ингээд бүрэн дүүргэх ёстой юм шигээр хайгаад байж болох юм аа. Possessions, recognition. Эсвэл одоо юугаар өөргөө дүүрэх гэдэг нь гэхээр одоо эзэмшлийн чанартай зүйлүүдээр ч юм уу эсвэл алдар нэр ч юм уу. Something missing. There's always something missing. Эсвэл одоо ямар нэг юм одоо дутуу байгаад байна. What they don't know is that what is missing, what they look for outside, or they.
Тэгээд тэр хүмүүсд юуг мэдэхгүй вэ гэхээр тэр хүмүүсийн хайгаад байгаа юм нь гадна талд байгаа гэж бодоод байна. Өөрсдөөс нь гадна талд байгаа гэж бодоод байна. Blame others for preventing them from finding it. Тийм учраас бусад хүмүүсийг тэр юм ингээд олж чадахгүй байгаад нь одоо буруутгаад идгээ. Тэгээд ингээд тэр өөрийг нь дүүргэх ямар нэг юмыг хайгаад тэр юм ингээд олдох хэрэгтэй гэж бодоод байгаа. Тэгээд олдохгүй болохоор бусад хүмүүсүүдийг ингээд буруутгаад байгаа. Тэр олж чадахгүй байгаа шалтгаан. Тэгээд яагаад тэгэхээр ингээд тэр хайгаад байгаа юм өөрөөсөө гадна байх хэрэгтэй гэж бодоод хайгаад байгаа гинэ. You can blame entire groups of people for тэгээд та ингээд өсөг бүлэг хүмүүсийг бас буруутгаж болно тэрэндээ. Making you feel unfulfilled. Юунд буруутгаж юм гэхээр өөрөө чинь ингээд бүрэн дүүрэн болгож чадахгүй байгаа шалтгаан одоо өсөг бүлэг хүмүүсийн буруу гэж бүтгэж бол магадгүй. It's a very common thing these days. Тэгээд энэ нь бол ерөөсөө өнөөгийн үед хэлбэг байдаг. And very satisfying to the false sense of self, because if you can тэгээд энэ нь бол хэний хувьд их тийм сэтгэл ханамжтай байдаг гэхээр өөрөө чинь хуурмаг дүрд их сэтгэл ханамжтай байдаг гинэ. see yourself as a victim either on a Тэгээд өөрийгөө яаж хэн гэдгээр харж ийн гэхээр ямар нэгэн тийм victim буюу хохирогч гэж одоо харж байгаа учраас personal level or collective level, одоо өөрийнхөө хувь хүнийхээ төвшөнд ч юм уу эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн төвшөнд ч юм уу өөрийгөө одоо хохирогч гэж одоо харж байгаа учраас энэ юм өөрт чинь их тийм ханамжтай байдаг. that gives you a somewhat satisfying sense of identity. Тэгээ энэ танд юу өгч юм гэхээр ямар нэг тийм өөрийн чинь satisfying sense of identity гэхээр өөрийгөө хэн бэ гэж мэдэрч байгаа тэр сэтгэл ханамжтай мэдрэмжийн тухай ярьж байна. Gives you a somewhat satisfying sense of identity. Тэгэд энэ хохирогчийн дүр өөрт чинь юу өгдөг вэ гэхээр нэг тийм өөрийгөө төлөөсөн тийм би бол ийм тийм гэж одоо ямар нэг төлөөлөл үүсгэж байгаа юмыг өгдөг. Тэгээд тэр өгөгдөж байгаа тэр төлөөлөл чинь өөрт чинь их тийм сэтгэл ханамжтай байдаг. Satisfying in a completely non-satisfying way. Тэгээд өөрөө чинь ингээд сэтгэл ханамжтай бүрэн болгож байгаа ч гэсэн энэ нь яг тэр сэтгэл ханамж бол биш ээ. It's a paradox. Тэгээ энэ нь бол одоо парадокс юм аа. Яг сэтгэл ханамжтайгаар ингэж мэдрэмж авч байгаа ч гэсэн шалтгаан нь болохоор өөрөг чинь ингэж бүрэн дүүрэхгүй байгаа энэ нөхцлөөс өөрт чинь ирж байгаа учраас энэ бол парадокс юм аа. Одоо логик зөрчил юм аа. You feel good about feeling bad. Тэгэхээр feel good about гэхээр ямар нэг юм их тийм сайн зүйлэр өөртөө мэдрэх. Тэг юг мэдэрч юм гэхээр feeling bad гэхээр их тийм муу мэдрэмжийн тухай их сайн зүйл гэж одоо өөртөө мэдрэх. The more you can complain about others, and the better you feel. But it's Тэгээд бусад хүмүүсийн тухай гомдол мэдвэл тосом feel bad. Би бол дотроо илүү муу мэдрэмжээр дүүрдэг. but the ego thinks it's better. Гэтэ эго энийг юу гэж бодоод байна гэхээр энэ бол чинь одоо би илүү эдгээд энэ там илүү ингэж сайхан мэдрэмжтэй болоод байна гэж бодоод байна гэнэ эгог. And you feel now you know who you are more fully. So тэгэл ингээл уурлал хүн болгонд гомдол мэдүүлэл заргалдаал ингээл эго бол ингээд байдаг. Гэтэ энэ нь бол одоо эго гэх тийм сэтгэл ханамж өгдөг. Яагаад тэгэхээр эго хэн болохоо мэдж байгаа учраас гинэ. Одоо хохирогч гэдэг утгаараа өөрийгөө ойлгоод байгаа тийм. Тэгэд ингээд улмал уурлал гомдлол хол мэдүүлэл заргалдаад ингээд яваад ах болгонд л одоо өөрийгөө хэн бэ одоо хохирогч юм а гэдэг тэр мэдрэмж чинь өөрт одоо эгогийн хувьд бол сэтгэл ханамжтай байдаг. Яагаад тэгэхээр өөрийгөө мэдээд байгаа юм шиг тийм хуурмаг мэдрэмж өгдөг учраас. fiction. So you can emphasize your victim identity on the personal.
Тэгээд fiction гэхээр бол энэ бол тийм бодит биш зөвгнөл full fiction гэхээр эсвэл бүгдээрээ эн чинь ингээд тийм бодит биш ямар нэг зөвгнөл юм шиг гинэ. Level to give you some kind of stronger sense of self. Emphasize victim identity on a personal level гэхээр өөрийнхөө хувь хүнийхээ төвшөнд би бол хохирогч юм а гэдэг нэг тийм өөрийн хэн болох тэр identity гэж байна. Тийм өөрөө чинь тэр хэн болох төлөөлөл тэрийг ингээд emphasize гэхээр илүү ингээд өргөн гаргаж ирээд та тийм ингээд emphasize гэхээр тодтогч өгөх гэсэн үг. Одоо өөрийгөө чи хэн бэ гэд үнэсэж болно шүү дээ. Тэр хүн одоо би бол тэр энэ тийм ажилтай тэдэн хөхтэйгэл ингээд янз янз юм хэлж болно. Гэхдээ emphasizing your victim identity гэхээр би бол одоо хогсон хүн гэж одоо хүн чи хэн бэ гэж асуувал би бол хогсон хүн гэж хамгийн түрүүнд хэлэх юм байна. Яагаад тэгэхээр emphasize хийж байгаа. Тэр имийг илүү өргөлттэйгээр өөрийгөө хэн бэ гэдгээр гаргаж ирж байгаа. Тэгээ энэ нь бол хувь хүнийхээ төвшөнд Give you some kind of stronger sense of self. Тэгээд энэ бол тэр хүндээ бол ямар нэг тийм маш хүчтэй өөр чи хэн бэ гэсэн мэдрэмжийг л өгч байгаа. Or you can emphasize your identity as the one who is victorious in the world. Эсвэл таашаа өөрийгөө хэн болох төлөөллийг ингээд тодтогч байгаа. Тэр нь зүгээр нэг тийм одоо дэлхийд дээр ингээд том баатар болсон хүн шигээр бас өөрийгөө төлөөлж болно гинэ. Me. The ego doesn't mind which one. Гэхдээ эго бол аль нь вэ гэдэгт нэг хамаагүй гэдэг гинэ. Би бол одоо хөгөрч юм уу эсвэл одоо дэлхийд дээр байгаа хамгийн том ялагч баатар юм уу гэсэн дүр аль нь байх нь бол эгод нэг тийм хамаатай байдаг гинэ. Both equally strong and equally. Тэ хоёулаа л ерөөсөл адилхан л хүчтэй төлөөлөл тийм хоёулаа л адилхан худал дүр юм аа. False. Usually the egoic self is interpreted by people as people who have a high sense of exaggerated sense of who they are. Тэгэхээр тохиолдолд бол эгогийн хувьд бол юу явагдаж байна гэхээр usually эгоос баатарч байсан одоо хохирогч байсан ямар нэгэн тэр би хэн бэ гэсэн тэр төлөөлөл тэр би хэн бэ гэдэг ойлголт төлөөлөл өгч байгаа нь л эгод чухал. Тэгсээс тэр нь одоо юу байх нь хамаатай байдаг гэж байна тийм. Яагаад тэр хоёулаа л илүү ингээд адилхан би бол одоо маш том хогөрсөн хүн эсвэл би бол маш том баатар хүн гэсэн хоёулаа л одоо маш их тийм хүчтэй өөрийгөө хэн бэ гэсэн мэдрэмжийг өгч байгаа учраас гэтээ энэ хоёулаа бол ерөөсөө л адилхан хуурмаг зүйл байдаг. Тэгэд usually ego itself тэгэхээр тохиолдолд эго өөрөө яадаг гэж байна. Тэгэд хүмүүсийн хувьд эго яаж орчуулагдаж хүлээж авч байгаа гэхээр exaggerated sense of who they are. Тэ эго гэж ер нь хүмүүст юу гэж ингэж хөрвөгдөж ойлгогдож байна гэхээр ерөөсөл exaggerated гэхээр ерөөсөл хитээдсэн давуулсан гуйсан өөрийгөө хэн бэ гэсэн тэр мэдрэмжтэй төлөөлөл the high sense of exaggerated sense of who they are гэхээр ерөөсөл эго бүр ерөөсөл тэр хүн хэн бэ гэдэг зүйлийг маш гуйвуулж ерөөсөл машин гуйвуулж маш хүчтэй болгож ингэж товоолгож гаргаж ирсэн зүйл бол байдаг. We think they're better than others. Тэр эго бол ерөөсөл дандаа бусдаас өөрийгөө илүү гэж боддог. And that is one aspect of ego. Энэ бол зүгээр эгогийн нэг чанар нь юм аа. But there's another aspect of ego which is тэгээд энэ дэр бас нэг өөр нэг чанар эгогийн нэг чанар байна. Equally strong, and that is тэр нь яг л нөгөө талтайгаа адилхан бас адилхан төвшөнд хүчтэй. People have a self-image, a self-identity of being more of a victim than somebody. Хүн ингээд өөрийгөө бусдаас илүү гэдгээр ингээд өөрийгөө тодтоод тэрэн дээрээс өөрийгөө хэн бэ гэдгийг ингээд бүтээгээ явцсан байж болно тийм. Тэг яг тэрнтэй адилхан бас нэг өөр нэг өөрийн нэг тийм хуурмаг дүр эгогийн нэг тал байдаг нь юу гэхээр өөрийгөө маш том одоо хохирсон хүн хохирогч гэдэг
зүйлээр өөрийгөө ингээд тодорхойлоод ирэхээр тэр нь бол бас л адилхан тийм хүчтэй зүйл байдаг. Эгогийн тэр төлөөлөл нь. Somebody else or others. Oh, that works too. So whichever is most convenient to you, you can. Нэг нь бол ингээд би бол бусдаас бол илүү гэдгээр явж байгаа тийм. Гэтэ нөгөөх нь бол би бусад хүмүүсээс илүү хохирсон гэдгээр бас яваад байгаа юм. Use that. Тэгээ энэ хоёулаа л ер нь бол адилхан үйлчлэг нь бол адилхан. People use all kinds of things to create a more satisfying sense of identity. Тэгээ хүмүүс бол янз янзын юм ингээд өөрсдөө олоод уран аргаар ингээд олоод тэгээ өөрсдөө ингээд хинбэ гэдэг тэр мэдрэмжээ аваад идэх, хуурмаг мэдрэмжээ аваад идэх. For themselves, but it's all in the head. Гэтэ энэ болгоно нь ерөөсөө тэр толгой дотор л байдаг нэ. It's ultimately all consists of the structure of thought. Тэгээд энэ ерөөсөө юунаас бүтээдэг гэхээр бодлоос л бүтсэн байдаг зүйл, тархилгад байдаг, оюунд байдаг, бодлол байдаг. And that is what I call to be trapped. Тэгээ энийг л би одоо тэр trapped гэж хэлээд байна. Одоо тэр гаццсан, тэр төвшөндөө гаццсан байгаа. Учраас хүмүүс ингээд унтаа байдалтай байгаад байна. Тэгээ тэр хумсрын хэмжээсээ олж харахгүй байна гэдээсээ шүү дээ. Тэгээ тэр яагаад тэг олж харахгүй байгаа шалтгаан нь бол тэр гаццсан байгаа. Тэр хэмжээстэй ингээд байгаад байгаа тийм хөдөлгөөнгөө байгаад байгаа шалтгаан юм аа гэнэ. On the level of the person or the personality. Тэгээд энэ төвшин одоо ямар төвшний тухай ярьж байна гэхээр энэ хувь хүн person буюу ямар нэг бие гэж байгаа тэр хүний төвшөнд өөрөөр тэр одоо арьснаас хэтрэхгүй гэдэг шүү дээ тийм. Миний арьсны дотор талд бие байгаа. Тэр арьсны гадар бие биш байгаа гэдэг шиг одоо тэр хувь хүний төвшөндөө ингээ гаццсан байдаг гинэ. Another way of putting it is to be trapped on the level of form. Өөрөөр бас нэг энэ гацсан гэдгийг хэлж болох юм. Тэр нь юу гэхээр хэлбэрийн төвшөнд гацсан гэдгээр хэлж болно гинэ. The form of who you are, which is the яг тэр өөр чинь хэн болгож байгаа тэр хэлбэр дээр гацсан байгаа. Physical and the psychological form. Тэр хэлбэр нь юуны тухай хэлбэр яригдж байна гэхээр physical буюу одоо физик биеийн төвшөнд бас psychological form гэхээр одоо сэтгэл зүйн хэв маягийнхаа хувьд одоо нэг сэтгэл зүйнийхээ хувьд өөрөө нэг юм бүтээсэн байгаа шүү дээ. Би бол тийм төвхтэй юм дуртай ингэдэг гэсэн нэг тийм сэтгэл зүйн төвшөндөө ингээд ямар нэг хэлбэр үүсгэсэн. Тэр хэлбэрээр одоо өөргөө хэлбэрийн төвшөнд гацаацсан байна. Of who you are, the me and my story, me and my personal history, all the conditioning, the opinions and viewpoints and бас тэнд юу нэмэгдэж байна гэхээр нэг conditioning тэр одоо нөхцөлтэй юмнууд байгаа шүү дээ. Миний одоо харах өнцөг, миний одоо үзэл бодол ийм тийм итгэдэг гэсэн юмнуудаас одоо нөхцөлдсөн and convictions and through which you interpret everything. Тэр энэ юмнуудаар та ингээд бүх юмуудыг орчуулад байгаа. According to the conditioning of the personality, then you тэгээд өөрийнхөө зан характерийнхаа төвшөнд бас ингээд нөхцөлдүүлээд бүх юмнуудыг тэрүүгээр орчуулад байгаа, хөрвүүлээд байгаа. Look at things and you immediately label things and say ямар нэг юмыг харангуйтаа л өөрийн чинь толгой дотор байгаа ямар ихтгэл үнэмшил ямар нэг харах өнцгтэй холбоод тухайн юмыг нөхцөл байдлыг ингээд харчдаг юм. Situations and people as they come into your person. Одоо нөхцөл байдал, нөхцөл байдал ч юм уу эсвэл хүмүүсийг ингээд ерөөсөл тэр өөрийн толгойд байгаа харах өнцөг бүх ойлголтуудаар нөхцөлдүүлээд хөрвүүлждэг юм байна. Perception, there's the immediate labeling and you think it's all тэгэл ерөөсөл өөрөө чинь энэ тусгалд орж исэн бүхэнд л ямар нэгэн шошго өгчдөг. All true. Тэгэл ерөөсөө тэрийг үнэн гэж ойлгочдөг нэ. You don't realize that you are looking at reality through. Тэгтээ юуг анзаарахгүй мэдхгүй ойлгохгүй юм гэхээр энэ одоо бодит байдлыг ямар нэг юмар фильтрлэж хараад байгаа. Veil of your conditioned mind. Бодит нөхцөл байдлыг өөрийнхөө оюуны тэр нөхцөлдүүлсэн юмнуудаараа л ингээд
тэр маскаар хараад байгаа. Тэр фильтр юу гэдэг те. Тэр нөхцөлдүүлсэн юмудаараа л хөрвүүлж хараад байгаа нэг тийм томруулдаг шил хийцэн юм шиг тийм эсвэл нэг тийм шил томруулдаг шил мэл одоо юу гэдэг тусгалын өөрчлөлтөг ямар нэг юмар ингээд бод байдлыг хараад байгаа маа. And really what you're seeing is the veil of your conditioning in this. Гэтэ яг юу хараад байна гэхэд энэ өөрийн чинь л нөхцөлдүүлсэн юмнуудаа л та хараад байгаа. Яг бод байдлыг л харахгүй байгаа гэнэ. Something there behind it, but you can't clearly see it. Тэр юм чинь цаана ямар нэг юм бол байгаа. Гэтэ тэрийг таавал ерөөсө харахгүй байгаа. Харсан ч гэсэн яг тодор харахгүй байгаа. At all. Ерөөсө харахгүй. It's a dreadful state to be in. Тэр нь бол ерөөсө маш хэцүү нөхцөл байдал юм аа. But it's normal. Гэтэ энэ бол одоо хэвийн тохиолдол. This is why I sometimes say normal equals insane. Тэгээд учраас заримдаа ингээд нэг юм хэлдэг штеп яг хэвийн зүйл гэдэг нь юу хэлэгдээд байна гэхээр эсвэл галзуурлыг бид хэвийн гэж одоо хэлээд байгаа. So, and this is such a fundamental question, the question of identity. Тэгээд ингээд эсвэл хамгийн тулгуур асуулт identity-гийн тухайл асуудал байдаг. Тэгээ identity гэдэг нь одоо өөрийн төлөөлөл тийм өөрийн чинь юу төлөөлөөд өөрийн чинь ямар нэг өөрийн чинь яг юу өөрийн чинь хэн бэ юу вэ гэдгийг чинь өөр чинь ойлгуулад байна. Буюу тэр identity өөрийн чинь хэн болох өөрийн чинь яг юу вэ гэдгийг илэрхийлээд байгаа. Тэр л одоо энэ юмнууд хамгийн гол юмнууд нь байдаг гинэ. Ерөөсөө fundamental question. Ерөөсөө янз бүрийн төрөвлүүд байж болно. Гэхдээ хамгийн одоо тулгуур асуудал нь бол энэ л байдаг. Одоо тэр адилтгал identity гэдэг чинь ер нь бол өөрийн чинь хэн бэ гэдгийг өөрт чинь ойлгуулж байгаа зүйл. It's the most important question in your life. Тэр нь бол ерөөсөө өөрийн амьдралын хувьд маш чухал асуудал юм аа. Who am I? Би хэн бэ? And you know that, you know. Гэтэ тэрийг таавал мэдж байгаа. Чухал асуудал гэдгийг бол таавал мэдж байгаа. But you don't know where your true identity is because it. Гэтэ та яг жинхэнэ өөрийн чинь хэн бэ гэдэг зүйлийг бол та мэдэхгүй байгаа. School nobody taught you. Яагаад тэгэхээр энэ сургуульд бол энд хоёроосоо заагаагүй учраас. Should be the most important thing that children are taught. Одоо хүүхдэд зааж болох хамгийн чухал зүйл бол өөр чинь хэн бэ? Өөрийгөө хэн бэ гэдэг юм аг нэх бол байдаг. Гэтэ энэ юм бол сургууль заадаг гэнэ. Discover your essence identity. Тэр бол ингээд юуг заах хэвээр сургуульд юу заах хэвээр гэхээр өөрийн чинь essence identity гэдэг нь одоо мөн чанарын төлөөлөл гэсэн үг. Өөрөө яг мөн чанарын хувьд юу вэ гэдэг зүйлийг тэр хүүхдүүдэд нээж өгөх хэрэгтэй байсан. Is that a subject at school? Тэд энэ ер нь сургууль заадаг тийм зүйл юм уу гинэ? I haven't heard of it, never come across it. Ерөөсөө энэнийг бол сонсоогүй юм байна. So your form identity relies on external things. Тэгээ таны ингээд хэлбэрийн төлөөлөл чинь юун дээр ингэж үүсэж чинь суйрлагдаж байна гэхээр гаднах зүйлүүд дээрээс гадна байгаа зүйлүүд. You compare yourself to others and тэгээ та өөрийгөө бусад хүмүүстэй ингээд харьцуулна. According to what is most appropriate. Тэгээд яаж харьцуулж яах гэхээр эсвэл хүмүүс яаж байх ёстой гэдгээр жишг авч бусдтай өөрийгөө харьцуулдаг. You emphasize those aspects of your form identity where you are a little bit superior to others and that. Тэгээд өөрийгөө хэн нэгнээс илүү гэдгийг мэдэх үед тэр илүү чанараа бол илүү ингэ тодтогох дуртай байдаг. That's where the ego gets in. Тэгээд тийм л учраас эго шууд тэрэн дээр ингэ орж ирдэг. And forms a mental construct. Тэгээд орж ирэнгүүт юу бүтээдэг гэхээр ингээд оюунаар ямар нэгэн тийм оюуны нэг бүтээчдэг нэ. Хэлбэр үүсгэждэг. It could be the history of your family as. Энэ бүтээл бол өөрөөр одоо гэр бүлийн түүх байж болно. You come from a
family, not so much in the new world here, but in the old world, to some extent, a little bit still in Europe, even more so in some more traditional. Таны гэр бүлч яг хаанаас гаралтай юм бэ? Гарал үүсэл нь хаанаас вэ гэдгээс тэр өөрийн хэн болохоо бүтээсэн бас байж болно. Гэтэ энэ шинэ цаг үед бол энэ бол нэг тийм олон тохиолддог ч гэсэн энэ хуучин цагт бол тэрс маань Европт бол таны гэр бүл одоо мухсаач одоо хаанаас ирсэн бэ гэдэг зүйл бол маш чухал байдаг байсан. Cultures, you think back, you have your family history, your ancestors, and you have this long line of your ancestors going. Тэгээд энийг мэдхийн тулд та ингээл удам мохсоо ингээл хараад судлаад одоо миний удам мохсоо хэн байсан ингээд эртээрүүд ямар хүмүүс одоо байсан миний одоо энэ юм одоо яг юу байсан гэдэг юм ингээд их сонирхдаг. Back, and they're all more important than the rest of the population. And you. Тэгээд тэр одоо хаанаас гарсан бэ, ямар ухсаатай вэ гэдэг зүйл бол бусад нийгэмд байгаа бусад хүмүүстэй харьцуулах юм бол энэ юм ингээд илүү чухал байх ёстой. You've come out of this long line of ancestry, and that gives you your identity. Тэгээд таны ингээд аргашаа ухраагаал хэдэн үед амжиж өөрхөө хэн бэ гэдгийг та мэдж болох энэ боломж чинь таны амьдралд бол маш чухал бас байж болдог. You might even have a title in some countries they still have. За магадгүй тэрийг олсны дараа та ингээд өөртөө ямар нэг тийм цол иргэм өгчиж болно. Жишээ нь зарим улс орнд тийм зүйл байдаг. Titles. So you grow up and your 10-year-old girl is told, oh, your name is Lady So-and-so. Oh. Тэгээд ингээд нийгмээс ингээд цол зэрэг өгсөн тэр зэсмээ ингээд 10 настай нэг охин төгсөл ингээд нэг lady гэдэг нэр өгчдөг. Тэгэл lady тэргээл ингээд хэлэнгүүт нэг хөөгч юм гайхаад. Now if you're trapped in that, to get out of that, not та тэр ингээд ямар нэг тийм цол зэрэг өгсөн тэр одоо гацалтаас гарахад бол бас нэлээ юм болно. Easy. You've been given that sense of specialness, and энэ яагаад хэцүү гэхээр шууд ингээд танд өөрт чинь ямар нэг тийм тусгай өөрийн хэн бэ гэсэн мэдрэмжийг шууд ингээд өгч байгаа учраас. So the main core of your identity lies then in your ancestry. Тэгвэл чи яг хэн болох тэр гол төлөөлөл чинь шууд ингээд таны удам ухсаанаас ингээд хамааралтай удам махцаанаас гараад ирчихэж байгаа учраас. And it can have you in its grip until you on your deathbed. Тэгээд энэ гацалт чинь бол ингээд өөрт чинь байсаар л байх болно. Тэгээд явсаар аваад өөрөө өглийнхээ оронд хөвтөж явах хүртэл чинь хүртэл энэ удам ухсааны төлөөлөл гэдэг зүйл чинь бол байсаар байх болно. And you never know that you are trapped in an illusory sense of. Та бол хизээж энэ юмд би яг хатсан байна гэдгийг бол олж мэдэхгүй. Энэ хуурмаг зүйлд би хэн бэ гэдэг энэ хуурмаг энэ цол зэрэг юм чинь хуурмаг юм байна гэдгийг хизээч бол олж мэдэхгүй. Identity. Now most people don't have that, but they гэтээ хэн хүмүүс нэг тиймэрхүү цол зэрэг юм бол байдаггүй. They have other things. Гэтээ өөр юмнууд байдаг. They may have more possessions than others. Тэр хүмүүст одоо эзэмслийн чанартай одоо ямар нэг юм хэмжээгээр эзэмсэн бусад хүмүүсээс илүү ихийг эзэмсэн бас байж болно. Their family, or they may have achievements. Эсвэл тэр хүний одоо гэр бүлээс одоо уламжлагдаж ирсэн эд хөрөнгөс байж болно. In that they came out of nothing and then they had achieved this, that and that. Эсвэл одоо ямар нэг зорилготой хүрээд ямар нэг юмд амжилт үзүүлсэн бас байж болно. And then they identify with the material achievements. Тэгээд энэ материалын зүйлүүдийн ямар нэгэн тийм achievement надад зорилготой энэ хүрсэн материалын түвшинд ингээд зорилготой хүрсэн энэ төлөөллүүдээр одоо өөрийгөө төлөөлчих болно. And so on, possessions, and that can give you a great sense of identity too. Тэгээд энэ эзэмшлийн чанартай юмнуудаар өөрийгөө ингээд төлөөлөх нь бол маш том өөрийгөө хэн бэ гэсэн төлөөлөл өөрт чинь бол өгч болдог. Never satisfying for long. That's. Гэтэ энэ нь бол таны хизээч ингэж бүрэн дүүргэн одоо тааламжтай болохгүй байдаг. Их тийм удаан тааламжтай байдаггүй энэ эзэмшлийн чанартай юм. It's the thing. Тэр энэ л байгаа юм. There's always this element of unsatisfactoriness of. Энэ эзэмшлийн чанартай юмнууд дээр дандаа л ямар нэг юм байгаад байна гэхээр дандаа нэг тийм
ерөөсөө сэтгэл ханамжгүй байдал гэдэг юм энэ ерөөсөө эзэмшлийн чанартай юмнууд ерөөсөө байнга байж идэг. Something really important is missing. And тэгээд эндээс бол ямар нэг тийм маш чухал юм ингээд дуу байна гинэ. even if you have an aristocratic title, тэрс танд ингээл маш том цол зэрэгэм aristocratic title гэхээр нэг хааны уламжлагдсан цол зэрэгэм юм болоо юу юм бол тийм байсан ч гэсэн Lady Diana, for example. Эсвэл Diana гүнж ч юм уу жишээлбэл Going back, she was not fulfilled by her title and Diana гүнжийн хувьд бол өөрт нь энэ цол зэрэгэм бол хизээч ингээд өөрийг нь бүрэн дүүргэн аз жаргалтай байлгаагүй гинэ. her ancestry, which goes back hundreds of years, тэгээд энэ цол зэрэгэм эсвэл өөрийг нь хэн болгож байгаа тийм ямар хаад ноёдуудын хатдын одоо удам гэж одоо өөрөө мэдж байгаа ч гэсэн энэ зүйлүүд бол өөрийг нь хизээч бүрэн гүйчихэд сэтгэлийн ханамж өгөөгүй. Тэгээд энэ өөрийнх нь удам нь бол хэдэн зуун жилээр ингээд бол мэдэгдэж байгаа тийм одоо хаадуудын удам бол хичнээн 100 жилээр энгийн хүмүүс дээр бол тийм бол биш үү тийм. Гэтэ энэ хаадуудын удмуудын хувьд бол хэдэн зуун жилээр ингээд аргашаа гээд явцдаг. but was very unhappy. And тэдрээс дандаа л тийм аз жаргалгүй байдаг. so, and this is quite normal. That you have that identity, but you're trapped in it, and there's always in the background the unhappiness. Тэгээд энэ бас бол их тийм илбэг тохиолдлоо ямар нэг юм гадаргуун төвшөнд ингээд гацаад байгаа энэ хэлбэрийн төвшөнд гацаад байгаа энэ жишээнүүд бол дандаа энэ background unhappiness гэхээр ер нь бол зөв гадаргуун төвшөнд аз жаргалтай байж болно шүү дээ. Тэр гоё идэл мөнгө төгрөг одоо эрх юу гэдэг тэр болгондоо одоо сэтгэл ханамжтай байж болох ч гэсэн ер нь бол ингээд суур тэр сэтгэл ханамж нь бол байхгүй байдаг гэж байна. And then, of course, you might have a body that's more beautiful than others. Then you can. Тэгээд магадгүй бас танд ингээд маш үзэсгэлэнтэй гоё бие махбод бас байж болно. Одоо бостой харьцуулах юм бол маш үзэсгэлэнтэй гоё бие бэлтэр бас байж болно. And focus on that, and that gives you a sense of superiority towards others. Тэгээд тэрэн дээр ингээд төлрүүл бас адилхан өөр чинь хин бэ гэсэн нэг тэр мэдрэмж бас үүсч өөр чинь төлөөлчих бас болно. Тэгээд тэр бол одоо өөр чинь би бусдаас илүү юм байна гэсэн нэг тийм төлөөлөл бас үүсгэж болно. So, and that's temporarily a nice thing. Тэгээд энэ бол төр зургийн их гоё зүйл бас байж болно. And then as the years pass, Тэгээд олон жил өнгөрсөй дараа a day will come when you look in the mirror тэгээд тэр ингээд өөрийгөө толинд харах цаг бас ирэх баха. and something has changed. Ямар нэг юм өөрчлөгдсөн байна. That beautiful body has shrunk or Тэгээд тэр маш гоё үзэсгэлэнтэй бие, одоо хүчтэй бие бэлдэр эсвэл expanded. Whatever the case may be. тэгээд жаахан гээд expanded сул болчихсон байгаа хаа. I saw the other day in Sydney walking along the harbour front. Тэгээд нэг өдөр ингээд Сиднейгийн нэг гудамаар ингээд алхаж исэн Harbour Front гэрээ одоо далайн усны эргээр ч юм уу завь зогсдог нэг далан дээр юм уу. On a beautiful sunny morning. Тэгээд тэр өдөр бол ингээд маш үзэсгэлэнтэй нартай өглөө байсан. Pleasant, not hot. Тэгээд тааламжтай ч гэсэн нэг тийм хэд халуун бол биш байсан. Less warm than it is here. People Эндээс илүү халуун байгаагүй. walking. And there was one man. Тэгээд ингээд тэнд бол ингээд хүмүүс ингээд талхаад явж исэн. Тэндээс дундаас нэг хүн Who had taken off his shirt and тэгээд тэр хүн ингээд өөрхөө ингээд чэжийг харуулад цамцаа тайлцсан явж исэн. he was walking through these crowds of people. Тэгээд тэр хүн ингээд цамцаа тайлчаад олон хүмүүсийн өмнө ингээд алхаад исэн. And the strange coincidence is that this man, of course, must have been so hot in this. Тэгээд энэ сонир тохиолдол байж магадгүй. Тэгээд тэр залуу
Гэтэ тэр үед их тийм халуун өдөр байсан байж магадгүй. Whether that he felt compelled to take off his shirt. Тийм учраас тэр залуу халууцаад цамцаа тайлсан байж магадгүй. But by a strange coincidence, he had the most wonderful physique. Гэтэ ингээд сонин тохиолын чанартай байсан ч юм уу. Тэр залууд бол өстой маш гоё бие бялдар бол байсан. Тэгээ нэргээд байна. Халуун байж байгаа хүмүүс чинь ингээд цамцаа тайлч болно шүү дээ. Гэтэ ямар нэг тийм сонин тохиолдлоор ингээд тэр хүний бие бялдар маш гоё байсан гинэ. Extremely muscular and just. Тэгээ маш их тийм булчинтай бие бялдар нь маш том булчинтай тийм гоё биетэй хүн байсан юм байна л. Very impressive, and many people. Тэгээд маш бахархмаар ингээд looked and some tried. Тэгээд маш олон хүмүүс ингээд хараад байсан гинэ. Not to look. Зарим хүмүүс ингээд харахгүй байхыг хичээгээд байсан. Just glanced. Тэгээд ингээд нууцаар хараад байсан гинэ. And you could see how satisfying it was for him. Тэгээд тэр хүний ингээд анзаарсан чинь тэр хүн ингээд маш их тааламжтай байгааг юм харж болохоор байсан. To walk through there. Тэгээд тэр ингээд хүмүүсийн донд явж байхдаа маш их тааламжтай байгаа гэдгийг харж болохоор байсан. So he was lucky that he felt so hot that he had to take off his shirt. Тэгээд тэр залуу их тийм азтай байсан. Яа тэр өдөр ингээд халуун байсан учраас тэгээд нэг цамцаа тайлах хэрэгтэй байсан учраас тэр азтай байсан. Тэгээ шоолоод ингээд ямар нэг тохиолдол байсан байлгүй зөв ингээд цамцаа тайлсан чинь тэг тохиолдлын чанартаагаар ингээд айгүй том бие бялдартай болчихтой бие гараад ирсэн. Яг цаанаа жаа шоолоод тэрийг л үзүүлэхийн тулд эго ингээд олон хүмүүс байгаа газар ингээд тэрийг жоохон үзүүлэх хэрэгтэй л байсан юм л. Тэгэхээр тэр мэдрэмжийг авмаар байсан. And of course there will have been other ego identities walking and looking at him who felt Жамагдуу тэгээд тэр хүндэс цамцаа тайлж ингээд өөрийгөө харуулах тэр эго байгаа шиг бусад жижиг эгонуудын ойр хойд бас байсан байгаа. Diminished. Тэгээд тэр эгонууд нь ингээд бүр ингээд өөрсдийг нь илүү ингээд diminish байхгүй болгоцсон юм шиг мэдрэмж өгсөн байгаа. By looking it's normal for. Зөвхөн ингээд харахад л одоо өөрөөс нь илүү бие бялдартай хүн рүү ингээд харахад л тэр хүний эго ингээд байхгүй болчихж байгаа юм шиг тийм болсон байгаа. The ego felt diminished. Тэгээ эгогийн хувьд бол энэ нь ингээд хэвийн тохиолдол гинэ. Зөвхөн ингээд хүн рүү харахад л тэр эго ингээд байхгүй болчихж байгаа юм шиг ийм одоо мэдрэмж авчиж байгаа нь бол одоо хэвийн тохиолдол байдаг. And then look the other way. I'm not going to look. Тэгээд тэр байхгүй болж байгаа мэдрэмж авахгүй тулд тэр хүний бие рүү ингээд хармааргүй байсан гинэ. Look at him. Тэгээд би бол тэр хүн рүү л харахгүй гэдэг ингээд өөртөө шаарад ирсэн. So it's normal for the ego to feel diminished because it always compares itself to. Тэгээ эгогийн хувьд бол энэ юм бол одоо хэвийн үзэгдэл байдаг. Яагаад тэгэхээр одоо энэ бахгүй эго ингээд өөрийг нь хязгаараад ингээд бахгүй болоод байгаа энэ мэдрэмж бол хэв яагаад тэгэхээр эго болон байнга өөрийгөө харьцуулж идэг нэ. To others. Бусад хүмүүстэй. And then the ego sometimes tries to compensate again. Тэгээд зарим тохиолдолд эго ингээд тэрийг ингээд тухайн хүнээс илүү өөр нэг юмар тэрийг тэнцвүүлмээр санагддаг нэ. You have to arrange your identity somehow. Тэгээд тийм учраас та хэн болох хуур мөн чанар ингээд солих хэрэгтэй болчтой гинэ. And he tries to compensate for this diminishment. Тэгээд нэг эго ингээд жоохон үүсгэдэг ирэхээр нөгөө эгог ингээд илүү тоолгож гарах шаардлагатай болчтой. For example, by saying by just a few thoughts compensate for the жишээ нь ингээд зөвхөн нэг хэдхэн бодол өөр чи хэн бэ гэж өөр чи ойлгуулж байгаа хэдхэн бодлол ингээд сэлгээд байгаа. Diminishment of the ego, and it's all unconscious thinking. For example, энэ бодож байгаа энэ нь бол ерөөсөө ухамсаргүй төлөвд болж байгаа гинэ. The thoughts go, oh look at that beach bum. Тэгээд энэ шүү автоматар явагдаад байгаа. Тэгээд ямар нэг эго ингээд яа өөрснөө илүү болчинтай залуу гараад ирвэл өөрийг ингээ үүсгэж байгаа юм шиг мэдрэмж авч байгаа учраас ямар нэг өөр тэрнээс илүү
тэр хүнээс өөрийгөө илүү ямар нэг өөр юмар илүү гэдгээ мэдрэхийн тулд автомат ингэж хэлдэг гинэ. Тэгж юу гэж хэлж яах гэхээр энэ нь одоо балан амтныг хардаа гэж хэлэх юм гинэ. За beach bomb гэдэг нь одоо далайн эрэг дээр ингээл дандаа ингээл бүм тоолоол ингээл нэг хүчтэй чадaltaй бие ингээ хавлал ингээл яваад идэх хүмүүс байдаг шүү дээ. Тэрийг хэлж авах. Тэгээ тэрийг хардаа beach bomb-ыг хардаа гэж нөгөө хүнтэй хэлэх юм гинэ. I bet all he does is hang around the beach every day and тэгээд энэ ерөөсөө ингээл далайн эрэг дээр ингээд дандаа өдрөө болго ингээ халахад идэг энийг одоо хардаа. Having not a thought in his head. Тэгээд ясаа толгойд ямар ч бодол байхгүй. Okay, that makes you feel better for a little while. Тэгээд ингээ муугар хэлчихээр хэсэг хугацаанд тааламжтай мэдрэмж авдаг нэ. If you're in your big car, you can feel superior towards others. За хэрэг бас өөрөө ингээд том машин ингэж болоод явж байвал бас яг адилхан мэдрэмж авдаг надад бусдаас илүү байгаа юм шиг одоо тэр болчонтой залуу ингээд хүмүүсийн дунд алхаад байгаа юм шиг их том машин ингээд унаад явж байвал бас адилхан тийм мэдрэмж авдаг гинэ. And others will look, but then there may be a man on a bicycle. He's looking at you in your big. Тэгснэ ингээд тэр том машинтай хүний хажууд дугуйтай хүн ингээд явж байгаа юм гинэ. Тэр хүн ингээд тэр том машинтай хүн рүү харангуйтай. Car, say, look at this materialist. Тэгээд тэр дугуйн заахан тэр том машинтай хүн рүү харангуйтай. Энэ материалист үзэлтэй энэ нөхрийг хардаа гэж хэлэх юм гинэ. Whereas I am completely non-attached to these things. Тэгээд би ихэд бол материалыг хүлээсээс одоо бүрэн ангижсан байна. Тэгээд дугуйнад явчих юм гинэ. And I'm totally happy on my bicycle. Тэгээд би ингээд дугуйнад явж байхдаа бол бүрэн аз жаргалтай байна. Because I'm beyond these things. Яа тэгэхээр би бол энэ материалын түвшний энэ хүлээснүүдээс бол одоо давцсан түвшин байгаа. That's a very subtle so-called spiritual ego. Тэгээд энэ энийг юу гэж хэлдэг вэ гэхээр subtle гэхээр яг сайн мэдэх нэг тийм одоо сүнслэг эго гэж энэ зүйлийг хэлдэг гинэ. Одоо би бол одоо материалын түвшний хүлээснээс ангиж ирсэн одоо энэ материалист энэ залууг хардаа их том машин унцсан явж байна. Би ихэд ингээд дугуйнаад ингээд энэ төвшөөс ингээд ангиж ирсэн ингээд явж ингээд өөрийг ингээд тэр хүнээс илүүгээр ингээд тоолгож хэнийг л хэлж байгаа. Энэ байдал бол яг юу вэ гэхээр энийг бол зөвөр ингээд яг сайн анзаарвал энэ бол эго юм аа. Тэрийг эго гэдэг яг ямар эго гэхээр сүнслэг эго гэж нэлдэг гинэ. You can feel superior because you're more spiritual than others. Тэгээд та бусдаас илүү гэдгээ мэдэрч болно. Яагаад гэхээр бусдаас илүү сүнслэг гэгдэж болох учраас гинэ. Not realizing that also is a mind-made sense of self. Гэтэл энийг яг юуг нь ойлгохгүй байна гэхээр энэ бас л адилхан одоо оюуны төвшөнд үүссэн өөрийн чинь хуурмаг төлөөлөл гинэ. A mind-made identity. Энэ одоо ерөөсөл оюунаар хийгдсэн бүтээгдсэн өөрийн чинь төлөөлөл. Amazing. And many people carry a very unhappy or predominantly uneasy, unhappy, complaining. Дахин хүмүүс ерөөсөө нэг тийм аз жаргалгүй predominantly гэхээр ихэнх тохиолдолд ингээд өөрөө чи эзэмдэж идэг нэг тийм uneasy, unhappy, complaining гэхээр нэг easy гэхээр ингээд нэг тийм өдөр чинь ингээд амархан ингээд өрнөд гэж болно шүү дээ. Гэхдээ ингээд тэрний эсрэг нь болохоор ингээд тийм амархан биш тийм uneasy гэхээр ингээд нэг тийм одоо юу гэмээр за хараад uneasy гэдэг эвгүй гэж орчуулсан байна. Тийм эвгүй мэдрэмжийн тухай. Тэгээд тийм аз жаргалгүй байгаа байдал. Эвгүй тийм ямар нэг юм эвгүй тэгээд аз жаргалгүй тэгээд ингээд complaining гэхээр ингээд гомдлоод байгаа. Insufficient. Тэгээд юунд гомдлж байгаа гэхээр ингээд insufficient гэхээр
хүрэлцээтэй биш. Personality with them. And that's what they think they are. Их тохиолдолд хүмүүс ингэж л одоо өөрсдөө мэдэрч яадаг нэ. It's an awful way to be. Тэр нь бол ерөөсөө маш awful гэхээр их муухай. And nobody has taught them. Тэр ингэж өөрийгөө хэн болохыг ингэж мэдрээд хооронгоор мэдрээд байгаа чинь их муухай зүйл юм аа. Тэгээд ерөөсөө хинч энэ тухай танд зааж өгөөгүй энэ юмнуудыг. That ultimately is not who you are. Тэгэхээр энэ юмнууд ерөөсөө явж та хин гэдэг чинь энэ юмнууд бол биш ээ. That's the conditioning of your mind. Энэ зүгээр л одоо таны нөхцөлдөж гарч ирсэн таны одоо mind юм аа тийм оюун сэтгэхүй юм аа. And that is the emotions that also accompany the Тэгээд тэн дээр бас одоо сэтгэлийн хөдөлгөөн ингэж давхар орж ирнэ. Conditioning. Тэгээд энэ одоо тэр нөхцөлдөж байгаа юмнуудын нэг болж байгаа сэтгэлийн хөдөлгөөн of your mind. Оюун дээр чинь нэмэгдээд сэтгэлийн хөдөлгөөн чинь нэмэгдэж орж ирж байгаа. And so the question arises. Тэгээд учраас нэг асуулт гарч ирнэ. Well, if I'm not that, тэр эдгээр нь би биш юм бол not that, who am I? Би юу юм бэ? And that is the most important question. Тэгээ энэ асуулт бол маш чухал асуулт аа. You can ask yourself. Өөрөөсөө асууж болох маш чухал асуулт. Now, in our mainstream culture, the орчин үеийн бүхэл хүмүүсийн одоо энэ амьдралын хэв маяг they will tell you that that question makes no sense whatsoever. Тэгээ энэ асуулт бол ямар ч утга учиргүй юм аа гэж хэлэх баг. Because they believe obviously you are your past and you. Яа тэгэхээр тэр хүмүүс юу гэж хэлэх вэ гэхээр та бол ерөөсөө л таны өнгөрүүлсэн амьдрал who you are as a person. Тэр бол хов хүнийхээ хувьд хэн болох чинь тэр юм аа одоо таны өнгөрүүлсэн амьдрал. They deny that there is anything else. Тэгээд эндээс өөр ямар нэг юм байж болох бололцоог бол үүсгдэг. So as you are here, I would suggest that which is beyond the personality in you has already awakened. Энд байгаа хүмүүс ингээд яагаад энэ байна гэхээр энэ бүгд бол би биш юм а гэдгээ хувь хүний төвшнөөс илүү өөрийгөө энэ юмудаас илүү хинбэ гэдгийг ухаарсан төвшөнд байгаа. Аль хэдийн та одоо сэрцсэн байгаа тийм ээ. Энийг ойлгоцсон байгаа. That has brought you here. Тийм учраас энэ чинь л таныг энд одоо дагуулж авчирсан. And that goes far beyond a personal thing. Тэгээд энэ бол эсвэл хувь хүний чанартай юмнуудаас тийм ээ хувь хүн гэгдэж болох өөрөө чинь одоо хувь хүн болгож байгаа зүйлсүүдээс хитийдсэн төвшөнд гарч ирнэ гэж юм. That which is beyond the personality, a dimension of consciousness. Тэгээд энэ хувь хүний хүн болгож байгаа энэ өөрөө чинь хувь хүн болгож байгаа энэ төлөөллүүдээс давтсан төвшөнд тийм ээ. Өөрөө чинь тэр dimension of consciousness буюу хумсын мөн чанар байгаа. In you, in the тэр чинь таны дотор байгаа. Human. Энэ хүмүүсийн дотор. That is deeper. You could say higher, but тэр бол ингээд маш гүнд гэж хэлж болно. Гэхдээ бас higher гэж хэлж болно. Одоо date би гэдэг шиг одоо миний хэн болох бол одоо миний date би гэдэг чинь тэрэн шиг одоо их дээгүүр хэмжээс гэж хэлж болно. Бас одоо хэрэг гүнд байдаг хэмжээс гэж хэлж болох ч гэсэн тэрнээс бас өөрөөр одоо өндөр дээд түвшинд гэж хэлж болно. I prefer the term deeper. Гэтэ би гүн гэдэг энэ ойлголтыг илүү одоо сонгож хэлдэг. Then the personality and then the continuous stream of thinking, which is the basis for the person. Тэгэд гэхээр ингээд хувь хүн
гэдэг тэр төвшнөөс илүү гүнд одоо байдаг зүйлийн тухай ярьж байгаа учраас personality has already awakened in you хов хүний төвшнөөс одоо илүү гүнд байгаа тэр юм чинь аль хэдийн сэрцэн таны дотор сэрцэн байгаа. And has brought you here. Тэр одоо таныг энд авчирсан. But that goes something beyond the personal. That is something, what has ultimately brought you here is the fact that human consciousness is evolving. Таны энэ өөрийн хэн болохыг ухаарсан, өөрийн одоо хумсын тэр бүндүүдийг хэмжээсээ ухаарсан, ухаарлч нь энд авчирсан. Тэгээд бас тэрнээс илүүтэйгээр юу гэж хэлж болох вэ гэхээр энэ ухамсар гэдэг зүйл хөгжлийнхөө замаар хөгжиж гин гэж хэлж болно. And the evolving human consciousness through you. Тэгээд энэ ухамсар ингээд хүнээр дамжиж human consciousness хүний ухамсараар дамжиж одоо хөгжиж байгаа гэж has brought you here. Хүний ухамсараар дамжиж evolving human consciousness тий одоо хүн хэлбэрээр ингэж хөгжиж хүний хэлбэрээр дамжин хөгжиж байгаа энэ ухамсар таныг авчирсан гэж хэлж байна. In order to deepen the awakening. Тэгээд энд авчирсан гэхээр таны энэ сэрэлтийг илүү гүн гүнзгий болгохын тулд with a few exceptions, there may be some who didn't. Гэхдээ хэд хэдэн нэг тийм яг энэ тохиолдол байхгүй байж болох одоо кейсүүд байж болно. Come of their own free will. Тохиолдлууд байж болно. Тэр нь бол хэн нэгэн хүн таныг зөвөр энд чирээд авчирсан байж болно гэдэг шиг дагуулад чинд одоо эргээд хүчээр авчирсан байж болно. They were dragged here by somebody and then they reluctantly agreed, okay, I'll come along. Тэгээд таныг хүчээр авчираад ирсэн болохоор за тгий даа гэдэг ингээд та зөвшөөрөд энд хурж ирсэн бас байж болно. And listen to this guy for 4 hours. Oh my. Тэгээд энэ хүнийг ингээд 4 цаг ингээд сонсно гэхээр өстэй бурхан минь одоо яана 4 цаг энэ хүний ингээд яриаг сонсно гэж ингээд бодож байгаа. God. What's he talking about? It's just. Тэгээд ингээд сонссон чинь энэ нөхөр одоо юу яриад байгаа юм бол одоо ямар ч ойлгох юм алга. Makes no sense whatsoever. Яс хэлж байгаа нь ямар ч утга алга. And because the words are being perceived by this person, this imaginary person, which may not be imaginary, maybe. The words are being perceived, but they do not go beyond the clutter of his or her mind. So тэгээд энэ зөвхөн бидний ингэж төсөөлж байгаа энэ хүн жишээ болгож авдаг үзэж байгаа хүний жишээн дээр бол яаж юм гэхээр ингэж магадгүй энэ хүний толгойд ингэж маш их бодол ингэж хуралдсан байж магадгүй. They get trapped in the clutter of the mind. So you listen. Тэгээд ингэж оюунд нь ингэж гаццсан тийм маш их бодол ойлголтууд ингэж хуралдаад тэр хүний толгойд байнга ингэж дуу чимээ гаргаад тэрийг ингэж сонсоод байгаа. Into the words, but there's nothing in you that recognizes that to which the words point. Тэгээд энийг яагаад ойлгохгүй вэ гэхээр ингэж тэр хүний толгойд нь ингэж байгаад байгаа ингэж баахан дуу хоолойнуудыг сонсоод байгаа учраас энэ миний хэлж байгаа үгнүүд тэр хүний хувьд ерөөсөө ингэж ойлгохдохгүй байгаа. Тэгээс энэ үгнүүдийг миний хэлээд байгаа энэ үгнүүдийг ерөөсөө танихгүй байгааг нэ одоо заагч гэдэг төвшөнд нэрэд байгаа шүү дээ. Хоёр төвшөнд ярина гэсэн. Нэг нь бол үг ойлголтын төвшөнд, нөгөөх нь бодлын төвшөнд гэсэн. Тэгэхээр энэ дотоодын тэр гүн байдаг ухамсарын хэмжээсийн тухай энэ хоёр төвшөнд ингээд ярьж байгаа. Одоо бол ингээд үгний төвшөнд ярьж байгаа. Гэтэ энэ үгнүүдийг ингээд танихгүй байгаа шалтгаан нь тэр хүний толгой дотор байгаа баахан хоромтлогдсон баахан ойлголт үзэл бодол энэ юмнууд нь юмудаас болоод энэ миний ингээд ярьж байгаа энэ хүнд байдаг хүмсийн төвшин рүү зааж байгаа энэ үгнүүдийг ингээд танихгүй байгаа хаа гэж. Яагаад тэгэхээр толгой дотор байгаа шаваарлцсан баахан бодлуудаас болоод. And so all you have is they get trapped in the clutter of your mind, and so it's completely meaningless. Тэгэд энэ миний хэлж байгаа үгнүүд бол ерөөсөө тэр хүний толгой дотор байгаа
бахан бодлолттой холилдоод ингээд ерөөсөө ялгагдаж харагдаж чадахгүй байгаа учраас тэр хүн ерөөсөө ойлгохгүй байгаа. Тэр хүний хувьд ямар ч утгагүй санагдаж. And so there needs to be a little opening in the stream in the mind stream. There needs to тэр хүний бодлын урсгалд жоохон завсар зай гарах хэрэгтэй юм аа. To be a little opening, a little crack, and most of you that's there. In some of you there's more than that already. And in that opening, then the words can go in, and then that to which the words point is recognized. Тэдэн миний энэ одоо хэлээд байгаа үгнүүд хизээ ингэж анзаарах төвшөнд ирэхүү гэхээр за энд байгаа ихэнх хүмүүс бол одоо миний яриад байгаа тэр завсар зай бол аль хэдийн тэр хүмүүст бол үүссэн байгаа тодорхой хэмжээгээр. Гэтэ энэ юм ойлгохдохгүй байгаа бол энэ үгнүүдийг ойлгохын тулд таны бодлын урсгалд ингээд жоохон завсар зай гарах хэрэгтэй юм аа. Тэгжээж энэ үгнүүд одоо бусад үгнүүдээс ялгагдаж танигдаж харагдах хэрэгтэй. So when I say, for example, the essence of who you are, when I say beyond the personality, beyond your personal history. Тэний яриада энэ одоо essence of yourself гэдэг нь таны одоо мөн чанар, хэн болох мөн чанар бол одоо таны хэн болох хувь хүний төвшөнд хэн болгож байгаа зүйлүүдээс одоо давсан төвшөнд яригдж байгаа маа. Хувь хүний зан чанар тэгээд хувь хүний түүхээс. There is a deeper essence of who you are. Тэгээд давсан төвшөнд юу вэ гэхээр таны их гүн байгаа мөн чанар. Юуны мөн чанар гэхээр таны хэн болох мөн чанар. And for a moment you can sense the recognition within you. Тэгээд маш богинохон хугацаанд та яг энэ зүйлийг одоо мэдэрч байгаа таны дотор талд of the truth of that. Тэгээд энэ одоо үнэн таны хэн болох тэр үнэнг хэсэгхэн хугацаанд та мэдэрсэн байхаа гинэ. За ингээд бичлэг дуусчлаа. Тэгээд энэ нөгөө өчтөр ярьжсэн шиг нэг sample яриа боёо. Яг их яриа нь бол 1-2 цаг яригдсан яриа. Тэгээд тэрний зөвөр нэг 20 минутыг нь л одоо олон нийтэд ингээд зөвөрийг танилцуулга маягаар оруулсан тийм бичлэг юм байна. Тэгээд энэ дэр нөгөө цолцоогийн сонирхоод исэн амар амгалангийн тухай ярих хэрэгтэй байсан. Тэгээд энэ яриаг ингээд дуустал нь сонсвол тэр амар амгалан гэдэг ингээд энд гарч ирэх хэрэгтэй байсан баг. Гэтэ яг яриа нь бол ихэнхдээ таны тэр одоо хэлбэргүй мөн чанарын тухай яригдаад л өнгөрчих шиг бол.